Юу тэгж нэг стресст суух. Юу нэг янз бүрийн юм бодохгүй өөдөхгүй шүү дээ. Өөчөө шүү дээ. Өөдөхгүй шүү дээ. Танах зураг авилуулсан юм уу, мэдлүүлсэн юм уу гэж тэгээд идэв. 2-2-оор нь 4 удаа төрсөн. Тэгээ нэгээр нь 3 удаа гаргасан байгаа. Хоол муудна гэж байхгүй. Энд тэнд чихэр буланд хаягдана гэж байхгүй шүү дээ. Хүүхдийнхаа нэрийг дуудах гэж хэдэн нэр дуудаж байна та? Нилээ олон нэр дуудчихна. Ээч болчихно. Миний гэр бүлийн аз жаргал амин харин намтомо. Миний гэр бүлийн аз жаргал аюун харин тухмээ. Миний гэр бүлийн аз жаргал амин харин намтомо. Миний гэр бүлийн аз жаргал амин отогч бие. За эрхэм үзэгчдээ Төвөмсөн ДВС телевизийн хамт олон Тархуул аймгийн хамгийн олон хүүхэдтэй хамгийн өнөр гэр бүл болох Мөнхөд Минж нарын гэр бүл төрөлцөн ирсэн байна. За та нартай энэ сайхан өдрийн мэндийг хүргье аюун төрөнд. Баярлалаа. Та бүхэндээс энэ өдрийн мэнд хүргэе. За бидний зүгээс болохоор та бүхнийгээ сошиал хуудаснаас анхаарсан. Тэгээ 12 хүүхдийн ээж Минжээ гэдэг Facebook хаягийг анхаарад маш их гайхсан байхгүй юу? Хөөх 12 хүүхэдтэй энэ сайхан өнөр гэр бүл манай Тархуул аймагт амьдардаг юм байна штэ гэд хамгийн түрүүнд бас Минжээ ихтэй санал тавьсан гэд бид бүхний манай телевизийн урилгыг ийм сайхан халуун дулаанаар хүлээж авсан Минжээ ихтэй маш их баярлалаа гэж хэлмээр байна. Өнөр гэр бүл байхын хамгийн сайхан зүйл нь юунд оршдог бол гэж та боддог. За би өөрөө ихээс 8лаа. Дороо 5 дүүтэй дээр нэг ах нэг ихчтэй байгаа. Манай хүн болохоор ихээс 3лаа. Айлаа хамгийн том дороо 2 дүүтэй. Тэгээд ер нь бол олуулаа өсөх гоё би ч өөрөө олвол болохоор ер нь гоё санагдаа. Тэгээд өглөө яаж эхэлдэг вэ? Энэ олон хүүхдийг яаж бэлдэж гаргадаг вэ? өглөө ч энэ одоо том болцсон болохоор бас нэг өөрсдөө ингээл төчгнэл стандер божигнууд бол өөрсдөө авцлал гарна. Жохон бахтаа нэг жохон айгуу тийм асуудалтай гэдэгс. Одоо харин том болцсон болохоор идэр чинь тэгэл хэвээр хаа чи миний хувцас наа чи баг миний амьс гэх нь холлохгүй л нэг юм хэл ам болол төөс миний хувцас чи өмссөн энэ тэгсэн энэ ингэсэн нөө гэж хэл ам болол гэрээсээ нэг юм эхэлнэ штэ өглөө ч юм бол божигнаал эхэлнэ өглөө. Тэгээд өнөөдөр бидний ирсэн яг энэ цаг мөчид бас ханин тийм ээ хөдөө ажилдаа байж таарж байгаа тэрийг бас үзэгчтэй хойлоо тайлбарлаж хэлэх зүйтэй байх гэж бодож байна. Зарим хүмүүс яагаад тань байхгүй байгаа юм болоо гэж гайхаж магадгүй те. Тэгээ бас гоё хойлоо хандаа зориулж юу юу гэж хэлмээр байна гэж танаас асуувал те. За ер нь буганд ирэх юм бол манай хүн мэдж байгаа. Ер нь бол голцуул хадар модчлоо. Тэгээ нөө ер нь бол буганд чинь ер нь бол алтаар ер нь бол болдог юм нэг суурн ажил энэ төр бол байхгүй. Ер нь бол хүмүүс гараар аюу халтанд явдаг. Ер нь уулаар байж идэг л да. Хаалнууд нь халж хүдэнд нөхөрч нөөстэй сайн муу нэрийг хоёлынгийн зүүжээж одоо энэ олон хүүхдийн чинь одоо өсгөж ингээд ховцлж ингээд хоолж ундаалж одоо тэр хүн л бид хэдийг одоо төдийгээс өдөртөл сайн муутай бүгднтэй л одоо ингээд өдөө өрч шít. Яг өснө тэр хүн байхгүй бол би одоо ганцаараа 12 дүүхтэй байж юу ах вэ? Хүнд мэдээ тодорхой хэмжээний хань ижил ах トゥ найз нөхөд бүхэл юм хүүд хайрын хүрээлэн мэдээж энэ олон хүүхдээ чинь үдээ зэрэгтэй авч явж байгаа. Таныхаа хүчинд бас хянда баярлалгүй л ах бас. Одооны залуучууд 1-2 хүүхдтэй бол бас алчлаа, саринчлаа. Үнэхээр яг тийм одоо нийгэмд бол айгүйх тийм асуудал зөндөө хөндөгч юм. Тэгэхэд бол битэр чинь нөгөө нэг өстө хэрэлттэй хэрэлтэн, сайндахтай сайндна хоёлоо баг цаг уйлах даавилна. Одоо энэ хүүхдийн зөв зүгээр айгүй гоё хурдан ингээл хэл амгүй, өвчин зовлонгоо өснө гэж бол байхгүй мэдээж. Өчнөөл нөгөө саад бэрхшээл, өчнөөл юм үзчихэж энэ хэд хүүхдүүд чинь өдөр үзрэхтэй хүргэн хүний л амьдрал юм хаана. Нилээн л юм үзэж ин хэдэг бас том болгосон. Одоо харин одоо нөөстэй айдгаа авдалтай одоо том болцсон. Захаас одоо нэг дөрвөн том маань ажил хийгээд ингээд явж байгаа болохоор нөгөө оюутан та ажил хайж байгаа. Энд тийм нөгөө цагийн ажил хийгээд манай ач юм зүгээр явахгүй ээж ажиллаж тэнд ажиллаад та эсвэл нэг зар тав ажил болоо гэж би нэг ажлын нэг зар тавьдаг хүн шиг л гэж тариндээ энэ дөрвөн тавынхаа донд ер нь бол одоо хүүхдүүд том болсон. Арай харьцангуй өөр болцсон. Тэ. Дархан хотод яг хизээ таад манд сууршин ирж нүүж ирсэн бэ. Тэгээд манай Дархан хотыг яагаад сонгосон бэ? Сэлэнгэ аймгийн Бугант гэдэг сайхан газраас зорж ирсэн байлээ ш. Тэгээд Дархан хотод одоогийн амьдарч байгаа сэтгэл чимээс ямар байна? Хэр амьдрахад таатай хот байна гэдэг ч юм уу. Энэ тухаас асуу гэж бодож байсан. Манайх ч одоо Дарханд 24 онд ирсэн тий. 24 онд эрэхтэй эхлээд техний жилд бол битэрч бас нэлээ ярилцсан хоёлоо. Одоо Дарханы харьяа болох уу яах вэ?
Тэг бид тэр хоёул мэдгүй гид ярилцал дараханд ч амтраа зааж амьдрах гэж бас хашаа байшин гэж айгүй асуудал. Одоо энэ олон хүүхдээ чинь би 10 хүүхдээ чир ирж байгаа шүү дээ. Баг маань гараагүй байсан юм чи. Тэгэл бунтас наашаа ирэх гэсэн чи амар холуулаа өөр 2 машинаар нэг юм. Өөс тэд хүүхдээ. Чирсээр агаал ямар ч ирсэн дээ. Тэгээд эхний жилдээ дархан түр оршин суугчаар амьдрсан манайх. Яг эхний яг нэг бүтэн жилдээ түр оршин суугчаар яг нодлонгоос ахуулаад дархны бүр хайрыг олсон. Ер нь нуунагстай хөдөлмөрлж чадвал хүнтэй харьцаж чадвал үнэхээр амьдрч болохоор санаа тэгээ шууд дархны хайрыг олсон. 2 дахь жилдээсээ тэгээ дарханд амьдрах бол үнэхээр боломжтой санагдсан. Амар санагдсан. Гэр бүл болгонд нэг зорилттой. Гэхдээ эхнэр нөхөр хоёр хань ижил болгон гэл ярьдаг. Хойлоо нэг ингэч юмсан да. Одоо нэг ийм зорилтонд хүрч юмсан гэд ярьж идэг шүү дээ. Гэр бүл болгонд идэг. Нууц швал хань ижил та хоёрыг чи одоо нэг зорж байгаа зүйл юу вэ те? Ямар хүсэл мөрөөдөлтэй энэ хоёр маань Одоо битээр ч одоо нэг манай хүний хийж байгаа ажил нь нэг удирдлагын чанартай нэг одоо алтанд явдаг болохоор битээр одоо нойрон зорилго хоёлаа нэг газ соёлоо сайхан дулаан байгаа тэр хоёлаа нэг юм эхлүүлээ гээл яриад байгаа. Одоо газ зорилго нь тэр л энэ. Дахандад амьдарч байгаа байрны түрээсийн байр гэдэг таас нь бичлэгэн дээр нэг нөгөө хэлдэм байх шүү дээ. Түрээсийн байр нь байдаг. Бас нэг энэний чинь битээр одоо жилээр нь түрээслэгдсэнсэн нөгөө хувааж мууж өгөөд жил болцоо. Одоо 6 сарын 20 эднэр хугацаанд дуусгаж байгаа. Хоёлыг болж өгүүлдэг. За явцсан хоёлаа нэг хашаатай ч хамаагүй болж байгаа. Тэгээ нэг Монгол гэрч чамайг бариад амьдарч идэл тийм дотор юм босчил таараа гэж боддгийг. Тэрнээс бол нэг өөрсдийн гэсэн бол бонттой бол хашаа шинта энд л ингээд нөө түрээсний байранд байгаад байгаа болохоос. гайхаж байгаа авч чаддаг байж тавьж идэрч. Тэг ер нь бол хүмүүс ерөөсөө итгэдэггүй шүү дээ. Технэрээгээ тэнгүүл танах худлаа ингэ зураг мургаа үзүүлэнгүүл зарим нь танах зураг авиулуулсан юм уу мэвлүүлсэн юм уу гэ тэгээд идэв. Уг нь бол жинхнээсээ зарим хүмүүс бол итгэдэггүй юм. Ихэнх нь барыг нүдэрээ харж итгэдэг шүү дээ. Аавч ирж тийшээ ажилдаа явчихна бид хоёр аавч хоёрын арыг хараад дүүнрээ хараа байждаг. Хүмүүс бол танаа аавч ирж иддэг ингээд насыг нэлээд ямар залуух ингээ гайхаад идэв. Дүнээрээ бодохоор амар залуухан л идэв. Дор бүрнээ л дүүнрээ хараа явчихдаг болохоор одоо ингээд хосой дээрийн ихэр хөвгт гарах юм бол нэг за одоо би энийг хараа чи тэрийг хар гэж харчдаг байхгүй. Тэгэл томроод ирэнгүүт нь манай доотлын хоёр дуус жоохнуудаас цуг харалц тээ. За чийлэл чи хэнийг дагж авсан юм? Би юу? Би эрэхтэйгийн тэр охиныг энэ тэгээ хооллохтой өөртөө энийг наавалах боллоо шүү дээ. Нөгөө та нэг ахан дүүсгийн хамтлагийн тоглолт харсан уу? Тэрнээ нэг ийм хөвгчлөлтэй яриа байсан байхгүй юу? Яасан гэхээр эдгээр нөгөө гэрээсээ 10 хүү. Тэгээ 10 хүүгийн нөгөө хошин яриа л та. Манайх ерөөсө хонсон хоол идэж үзээгүй гинэ. Яасан гэдгсэн чинь хоол угаасаа хонохгүй юм чинь гэдэг. Хаанахгүй хоолндоо заримдаа цатахгүй амд шүү дээ. Ястаа нэг хоол муудна гэж байхгүй. Энд тийм чихэр буланд хаягдана гэж байхгүй шүү дээ. Ястаа янзын идэж шүү дээ. Ингээл таг болчих шүү дээ. Ерөөсөө хөө энд л хосоо ээж бол хөө анхаа гээл Тэдний нэрийг дуудах гэж хэдэн нэр дуудаж байна? нилээ бол нэр дуучна. Ээж болчихно. Маш өөрхөн сошиал үзэгдэлт юм байлээ те. Тэгээ аюулсаа итгэвтэй бичлэг оруулд юм байлээ. Би бас дагдаг хүмүүсийн нэг байгаа. Надад чамд баяр хөөргийг бэлгэлдэг. Энэ хүлэх мянган шалтгаан байсан ч ирсэн нэлээд өдөртөө талархий. Яаж энийх ажиллаа хийж байгаа тэр одоо хөөрхөн бичлэгүүдийг хийж эвлүүлж оруулаад амжаад байна л гэж их бодсон. Тэр пэйж хуудсан их амар ингэж амар хамтал давна гэж юусоо бодоагүй. Айгүй гой гэж чат, айгүй гой коммент ирж байгаа. Тэрнээс аяа гой ингээл урам аваад за хүүхдүүдээ хөөрхөн бичлэг хийчихэнсаа тэгчихэнсаа гэл би юусоо нэг хүмүүс шиг би асуугаар чи тэгж хэлээрээ би асуугаар чи тэгэрэй гэж юусоо би тэгдэггүй. Шууд нэг одоо октод банднаасаа би тус нь ингээд асуугаад ингээ авцмжлэг зөв шууд бичлэг авсан. За би бичлэг хийлээ та хэд гоё мөрөөдсөн хүсдэг юм чинь юу вэ? Эрт зөв шууд гоё бодсноо хэлчих гээл. Дандаа би тэгэж яд. Ер нь энэ тийнд ингээд юм ингээ яаж хатна. Ерөөсөө яг л байгаагаар нь би нэг хүмүүс тавилдаг тийм ерөөсөө хийдэггүй. Хүмүүс нэг гоё хоолнд орж байгаа юм ингээд айгүй сүрхий хийгээд иддэг. Маагч зөв энгийн нөгөө нэг ингээд яг л одоо амьдралын
ингэж амьдарч байгаа хүмүүс зөндөө байгаа шүү дээ. Инээс доор хүмүүс байгаа. Дандаа нэг гоё страны хоол, дандаа нэг гоё захиалгын хоол идэнэ гэж хүн юу ах вэ? Хаарчгүй ханж байгаа хүн зөндөө байна. Нэг оройцсон гоё махчмасаа гэсэн бодолтой хүн зөндөө өнөөдөр мах ямар үнэтэй илээ, гурил ямар үнэтэй байгаа илээ. Өнөөдөр ч өчнөө асуудал байхад бас нэг зарим хүмүүс айгүй тийм сөрөг юм зөндөөтэй тоохоо олж байна. Одоо өшөөч юм сонсно одоо комментэр одоо 9 сарын 1-ний бэлтгэл. За одоо тэгээ нэг нь байж ил нэг нь төгсөх 5 дугаар анги эсвэл 9 дугаар анги 12 дугаар анги гэж төгсөх анги болчдөг. Хичээл хувцас бэлтгэж юм уу асуудал шүү дээ. Хамгийн их асуудал хичээл хувцас бэлтгэлээр. Йоо бүр гэл доор хаяж 2 сая төгрөгтэй байхгүй бол хичээл хувцас хаан чүрхгүй зүгээр л гутлыг аваад явхад одоо нэг хүүхэд гутлах бодол патинк авна, пүүз авна, гадар үст гутал нэг хүүхэд 3 гутал авна. Одоо тэр бүгдээрээ сургууль цэцэрлэгт орсон болохоор тэр одоо хэдэн гутал авна гэсэн үг. Тамдаггүй гутал авна. Тэгэл биеийн тамирын хувцснаас ахуулаад энгийн футбол авна. Дан ганцхан нөө форум биеийн тамирын хувцас авахгүй шүү дээ. Хөөхөн бас ингээл дотор хувцас ахуулаад бас нэг гадуур өмсчих нь амар сэрэг орж байгаа. Гадуур өмс хувцас авна. Инээ тэрэгээд ер нь бол чүтэйтэй нэг 3 сая төгрөг дараа хийж хүрэгдчихсэн. Ухаанаа уралдуулж нөө мөнгөтэйгоо. Айгүй зэ мөнгө нөө өмнө 2 ч юм уу айгүй зулцсан тий. Тийм болохоор ер нь 9 сарын 1-нд амар чанга байдаг. Тэгэл болно шүү дээ. Яаж ч хүний өмнө хүүхдүүд ямарс нэг айтайхан шиг хичээл намд нь оруулна. Хань ижлийнхаа нэрийг гаргачихгүй нөгөө нэг мөх хатын хүүхдүүд нөгөө нэг минжи хүүхдүүд нөгөө нэг манай ичээж нөгөө нэг аавтайгаа амар адилхан болохоор баг зах мах дээр энэ тийм сургууль дээрээс хөө энэ нөгөө мөх хатын хүүхдтэй шүү дээ. Үнд яг аав штэ гэл хүмүүс амар ингээл тань хэдийчээмэр 12 хүүхдээ ийм сайхан үдээ зэрэгтэй сайхан өсөж хүмүүлж байгаа юм. Цаад нууц нь юу вэ? Та нууцаасаа уулзчихлаа. Яг стратеги надаас катиас асуусахгүй. Оо энийг яд авч. Ер нь надвар юу тэгж нэг стресст суух. Юу нэг янз бүрийн юм бодох. Хаяа нэг хөөрхөн манай найзууд ирээд нэх гойстой сэтгэлээ онготл тастаас нэгээд стрессээ тайлчдаг болохоор нэг амар тэрэнд нэг амар нэг янз бүр гэж ирээс бодгоо сэтгэл санаа нэг амар ингэж ундгоо. Төрсөн өдрөд хэд хэдэн сар талдаг вэ? Төрсөн өдөр нь одоо төрсөн өдөр эхэллээ шүү байна. 5 сарын 14-нд энэ охин банд хоёрын төрсөн өдөр бол тийм. 17-нд тэр хар бодоологдоо цагаан цамцтай хоёр төрсөн өдөр нь бол тийм. Энэ дөрвийн дараа мөнх сарангийн болно. Мөнх сарангийн дараа мөнх сэргийн. Дараад нь мөнх отхных. Дараад нь хосойтой юм. Ястаа л нэг 12 хүүхдээ. Наа мөхөтэй маргат ирдэнэ гэдэг. Манай хэв мөхөд. Хүмүүс гайхдаг уу хоёрыг? Хасаа удаа шиг. Гайхт. Тэр хөвгчлээ байдаг юм хоёр. Гой өөдөхгүй шүү дээ. Тэр нас хөвжих ба таа. Өөдөхгүй шүү дээ. Өөдөхгүй шүү дээ. Хамгийн салхуу нь юм бэ? Мөх 107 настай. Өнөөдөр гоё танаа телевизэрч манай гэр бүл дэрч гоё нэвтрүүлэг ингэж бидтэй зарцлага авч бас нэг орой хэсгээс гоё ингэж инээл гэсэнд бас ингэж гоё юм яриулж ингээд гоё хуучны минь сөхөөлж гэсэнд бас маш их баярлалаа. Өөр танаа нэвтрүүлэгт л ингээд телевизэг янготл хурдан зүсэрсэе. Дархандынх юм чин дарханыхаа хүмүүс гоё ярьцлага өгчээ. Сэдвүүхтээс ингээ гоё нэг төг бүтээгээд үлдээчээ гэж бодож бүр ингээ зүсэрч манай буганд юуны тосхны ард иргэд бол маш гоё. Одоо ч гэсэн ер нь ингээд намайг ингээд байнгын дэмждэг хань нэтэрэг хөөе манай муухат минь ярьж олон хөлтөө манай ирчин гоё тийм манай ирчин юм ер нь битэрийн талаар нэг муу юм гэж юусоо ярих байдгүй дандаа л айгүй гоё ингээд сайн гоё энергитэй гоё юм биччихдэг ер нь гоё ингээд би ямарваа нэг ингээд юм хүм худалдаа авалт ингээд юм хүм хийхээр ер нь айгүй наваад дэмжиж худалдаа авалт идэг хаасан нэг би чинь сая нэг анх ирсэн жилээ 7-гийн бодолд би чинь нэг хэрцэн гурил мөрөл стүүжин толгоон рачаан зарж исэн. Тэгэхэд нэг бугант руу айгүйх нэг ингэж худалдаа авалт исэн. Бугантай иргэд бүр айгүй сайн дэмжсэн. Зарим бүр нэг кокейн хэмжээнд авчихсан хүмүүс надаас бүр 20-30 жил борцог хийлгэж аваад дарах нь хотоос хийлгээд авахар хэвээр нутгийнхаа бүсгээ дэмжээгээд бүр тэр олон айгүйх дэмжид бас маш их баярлж авдаг. Бугантынхандаас тэгээд айгүйх байлж авдахгүй болгож байгаа одоо бугант тасгаад авдахгүй 100 жил нь болгож байгаа 7 сард тэгээ 100 жилд бас сайхан баярлцгаараа гэж хэлээ.
манай DBS Лизээ хамт олон болон яг одоо хамт байгаа бүх үзэгчдийнхээ өмнөөс өрөөж байна. Үнэхээр сайхан энергитэй, ямар ч сайхан гэр бүлийн ороод ирэхэд маш гоё энерги өгтөж авлаа. Тэгээд бид бүхний урилга ийм гоё халуун дулаанаар хүлээж авсан Минжээ ихчтэй болон хайртай ханд ингээд өсөл нь үргэлж биелж явах ерөөлийн өрөөнд төвшүүлж байна. Танаа телевизтэй бас хамт олон баярлалаа. Ажилтны амжилт хүсье. За баярлалаа. Бүгдээрээ баярлалаа гэчи. Миний гэр бүлийн аз жаргал амин харин амьд томоо Миний гэр бүлийн аз жаргал аюун харин түүх бие Миний гэр бүлийн аз жаргал амин харин амьд томоо Миний гэр бүлийн аз жаргал амьд бие Утгууч бие